Өглөөний мэнд өндөгч. Өглөөний мэнд тэшгээ. Сайн сууж байна уу? Сайн сууж байна. Танаа тэрүүгээр тэнгэр хагаар ямар вэ? Сайхан байна уу? За. Манай энэ сая да бороо орчвол. Сая Монголд нэг амар бороо орсон сурагтай л байна. Харин тийм нөгөө усан Ганц зам технологиор хийсэн байж магадгүй. усан тээвэртэй болчлоо гэж хэлдэг гэсэн. Geoengineering орсон байж магадгүй гэж хүмүүс хардчихлаа юм байна. Аа. Geoengineering ямар сайн мэдэх вэ штэ? Бид нар ямар мэрэгжлийн хүмүүс биш тий. Аха. Гэтэ тэр одоо бас арай зам дээр бол тэгээд ямар ч нөхөн нүгөө ус зайлуулагчгүй тэгээд их хүчтэй асар хурдан ордог гэж. Харин тий. Хэлтэй. За, хоёулаа ч нөгөө Роберт Хялдинигийн бичсэн нөгөө Influence гэдэг алдартай Тий. номоос тайлбарлаж өгöd байгаа шүү дээ тийм үү. Гол агуулгыг тий. Хүмүүс үргэлжлүүлээд нэхэд байна. Тэгэхээр behaviorism гэдэг бас яг ямар юм байсан бэ гэдгийг хүмүүс одоо гадарлаж эхлэх байх гэж бодож байна. Их сонирхож байгаа гэж бодож байна. Тий. За, ер нь залтай хүмүүс behavioristуудын судалж мэдсэн сул талыг овжноор ашиглаад ингэж ашиглаж байгаа нийгмийн эв нэгдэл харилцан таталцах хүчийг сүтгэж байгаа тийм. Тий. Тэгээд энэ тухай Хялдины бас гасалж бичсэн байгаа. Тэгээ хамтран ажиллаж байгаа жоох охноор жишээ татсан. Аха. Энэ нөгөө багын сургуулиуд ч нөгөө бага ангид сурагч эсвэлхийн тулд нээлттэй алханы өдөр гэж нэг юм арга хэмжээ явуулдаг шүү дээ. Тий зохиодог. Тэгэхээр нөгөө хүүхдээ ямар сургуульд өгөхөө шийдэж чадж байгаа эцэг эхчүүд очдөг тийм ээ. Тэгээд анги танхимаар яваад сурагчдын сэтгэлийг шууд сонсох юм боломж гаргаж өгдөг тийм үү. Аха. Тэгсэн нөгөө Хялдиныгийн хамтран ажиллагчийн охин ийм сургуулийн өдөрлөгт ирж байгаа эцэг эхчүүдийг үүдэн тосч авах ажил сайн дураараа хийсэн гэж байгаа. Аа за. Би хийя гэж тэгсэн юм л. Тэгээд охин яг үүдэн тэгэл зогсож байгаа нэг хижээл насны ир бүрээд ирэхээр өөдөөс нэг л цэцэг сарвасан юм байна. За. Тэгсэн чинь нөгөөх нь хариуд нь юу нэх гээд байгаа ингээд зандарсан гэж байгаа. За. Тэгсэн чинь ерөөсөө ингэнэ гэж одоогүй нөгөө охин чинь тий сургуулиас өгч байгаа бэлэг юм аа гэж дуулдах төдий бутансан юм байл та. Аха. Тэгэл цэцгээ дахиад ингээд өөдөөс нь барьсан чинь нөгөөх нь бүр муухай хараад яваад гисэн гэж байгаа байхгүй. Цэцгийг авахгүйгээр. За. Тэгсэн чинь нөгөө охин чинь гомдож уйлаад тэгээ өргөжлүүлж хийхээ шууд байсан гэдэг. Тэгэхээр энэ жишээс юу гэж ойлгох вэ гэхээр ерөөсөө хүмүүс одоо ингээд хууртаж хаашраад юм болгоныг худал юм шиг бодоод гэмгүй хүмүүсийг хүртэл хардаж хэлмэгдүүлж байгаа байхгүй. Үүгээрээ behaviorism нийгмийн харилцаанд маш хорон. Тийм ээ? Тэгэхээр хүмүүс яг нөгөө нэг тийм Монгол ард юу гэдэг нь штэ. Сүүн талсан хүн тарг хүлээнэ гэж. Аа тий. Заавал юм болгон тийм байх албагүй тийм үү? Гэтэл ийм болчихж байгаа байхгүй. Одоо монголчууд ингээд бас нэг юм үйл итгэлцэх асуудалтай болцсон тийм ээ? Дараагийн удаа туслая гэж бодохгүй дараагийн удаа юм зан гаргахгүй ч дөө ашиг шиг тэгдэм байх. Тий одоо монголчууд бид нар дундаа ортлоос үйл итгэлцэх тийм юутай асуудалтай болцсон байхгүй. Би энд итгэдэггүй. За ер нь бол Хялдины ингээд яг хоо behavior сэтгэл зүйчийн хувьд шүү дээ тийм үү? Энэ номондоо ингээд behavioristуудын олж тогтоосон элдв хийтэй гомбо зангуудын тухайд шүмжлэхгүй чийсэн байхгүй. Гэхдээ ингээд яаж хин залтай хүмүүс хэрэгжүүлээд байгаа тухай бичиж байгаа тийм. Тэгсэн мөртлөө тэр арга залыг боловсруулж өгсөн behavioristуудынхаа бодвол өстой нэгч шүмжлэг байхгүй. Амар санаа тий. Тэгсэн мөртлөө хүмүүсийг ингээд дагуулагч нар тэр залтай хүмүүс гэл тэр амьдрал дээр яаж хэрэгжүүлж байгаа тухайд бол маш их дургуутсан өнгөөр бичиж байгаа тий. Ингээ үзгэр чаа номын агуулгач ерөөсөө дотроо ийм зөрчилтэй байгаа. Хялдины болохоор behavioristууд анханасаа тэр хүний тэр хийтэй гомбо занг судалж бизнес судалтаа уус төрийнхэн хэвлэл мэдээллийнхэнд багаж зэвсэг болгож бэлдэж өгснийг яг шүмжлэхгүй байгаа тийм үү? Сайн тийм ээ? Харин тийм. Уул нь бол нөгөө овоо осгоог бол шалгаа ханаас суухаа гэдэг үстэй. Уг нь бид нар хандах хэрэгтэй тийм. Тэр ийм сонин одоо атгаг гэх юм уу ийм хажим юм байдаг байхгүй. Өөрийнх нь ашиг сонирхолтойос холбоотой байгаад бол чи өөрөө behaviorist сэтгэл зүйч хүн юм чаа. Юм учраас өөрийнхөө мэрэгжлийг шүмжиж болохгүй шүү дээ тийм үү? Бас нөгөө их солио тийм ээ? Тийм байна. Тэгээ ерөөсөө энэ Абрахамын одоо шашинтны дунд
байдаг юм түгээмэл чанар байж байгаа. Юу гэхээр сайн муу ерөөсө салангат юм шиг боддог. Салангат Аа, тустай юм шиг. Тэгэхээр энэ юу тий. гэсэн үг гэхээр өөрийгөө сайн гэж боддог, бусдыг муу гэж боддог. Хар Тэ? цагаан гэж саарл өнгөрдөг гэсэн. Ерөөсөө тий одоо уул нь Солонгийн 7 өнгө энэ ороо ертөнц гэдэг чинь их олон өнгөтэй шүү дээ. Тэгэхэд чам Мгм. харцгаанаар харж байгаа гэсэн үг тийм үү? Тэгэхдээ тэрний чинь нэг аюултай юм юу гэдэг вэ гэхээр хүн өөрийнхөө муу сүдэр талыг олж харахгүй. Мгм. Өөрийгөө сайн гэж бодох хандлагатай шүү дээ хүн чинь ер нь. Тий, тий. Яг хүн ирэхээс нааш мэдэхгүй цаас шижгээс нааш цорохгүй гэж хэлж байгаа тийм. Мгм. Тэгээд годод өөртөө хэр алдаахгүй мөртлөө ингээл бусдыг амар өнтгөлж явдаг нь угаасаа гадаад бодлого дээр нь харагддаг тийм ээ. Мгм. Хэвлэл мэдээлэл дээр хичнээн жил Оросыг муулав, Ираныг муулав тийм ээ. Тий. Тэгээ хортой үр дагавар мэдээж үлэмж өөрийнхөө Мгм. сүдэр талыг олж харахгүй. За Мгм. дарж мартганж яваад тэгээд тэр дарж мартганж яваад байгаа тэр муухай талуудаа дандаа өрөөл бусад байнга тусгаж явах. Мгм. Явж таахгүй сэтгэл зүйн Тий. Тийм ийм ээ. үр дагавартай. Мгм. За хүний өсөл эрмэлзлийг ингээд өдөөх чиглэлээр мэрэгсэн Мгм. Кавет Роберт гэдэг хүн ийм дүгнэлтэнд төрсэн байна. Юу гэсэн гэхээр одоо ингээ хүмүүсийн 95% нь дураагч Мгм. нар гэж. Тэгвэл дагагч нар ах ээ. Даагч нар дураагч нар. Дөнгөж 5 хүрэхтэй өгөөтэй хувь нь зохион бүтээгч, шинийг санаачлагч нар байдаг. Тийм Мгм. учраас тийм ээ. Учир мэдэх хүний хөдөлшгүй баримтаар баримжаа авахын оронд Мгм. ихэнх хүмүүс ингээд олонний жишгийг дагаж бусдын ятгалганд орж явдаг гэж. Мгм. Тийм ээ. Мгм. Тэгээ нөгөө олонний жишг л дагаа авчих шүү дээ чи ерөөсөө. Тий, Тийм үү? тий. Тэр Бусад нь толгоогоо ажиллуулахгүй дагаад явчих юм. тий хэрвээ тэр нь муу үйл яах юм. Тэгээ нөгөө бид нар ярьжсэн чинь нэг леминг гэж нэг хойд тулд амьдардаг амьтан байдаг гэл. Тий. Тий. Сүргээрээ далааруу ороод хүчдэг гэл. Харин тийм. За олонний жишг дагахтаа ингээ баримталдаг хідэн сэжим нь ерөөсөө тэр цаад хүний өөрийнхөө төстэй хамаатай чанарууд байдаг гинэ. За. Жишээлх юм бол угсаа гарал, Мгм. нас хүс дуртай дургүй зүйлс байж болно тийм үү? Мгм. 64 онд Альберт Бандура гэдэг сэтгэл зүйчийн цэцэрлэгийн хүүхдэд явуулсан ийм туршилт байдаг. Юу гэхээр нохооноос айдаг хүүхдүүдэд нохотой тоглож байгаа хүүхдийн кинод нэг 20 минут хэртээ үзүүлээд За. тэгсэн чинь тэр хүүхдүүд төд бодлого ерөөсөө нохооноос айхаа болцсон гэж. Аха. Өөх. Тэгсэн чинь үргэлжлүүлэл энэ Бэвэрс чи ийм их туршилт хийдэг аахгүй. 72 онд үргэлжлүүлэл Роберт О'Коннор гэдэг сэтгэл зүйч Аха. цэцэрлэгт нөгөө social гэдэг ер нь нэг тийм хүүхдүүд тоглолтоо зожиг хүүхдүүд идэг штэ босдоо Тий, тий. тоглолтоо. Тий, тий. Тийм хүүхдүүдэд бас л ингээл хоорондоо тоглож байгаа бужигнаж байгаа хүүхдүүд харуулсан 23 минутын кино үзүүлээдсэн байна. Мгм. Давтамжтай үзүүлээд байгаа шүү дээ өдөр болгон тий. Тэгсэн чинь нөгөө хүүхдүүд ч ерөөсөө богинохоо хугацаанд нүүрэнгүй болсон гэдэг. Хөөх. Тэгээ зожиг хүүхдүүдийн бол яг хөө заримд нь зориуд нөгөө туршилтаа баттай үр дүнтэй гаргаж ирэхийн тулд зожиг хүүхдүүдийн заримд нь бол ийм кино үзүүлээд заримд нь үзүүлээгүй гэж байгаа байхгүй юу? За. Тэгэхээр нэг туршилтаас хойш ерөөсөө 6-7 онсны дараа үр дүнгийн шалгаад үзэхэд бол ерөөсөө тэр кино үзэхгүй байсан хүүхдүүд зожиг хэвээр Аха. кино үзсэн хүүхдүүд нь болохоор нүүр хагарахаар барахгүй бүр бусдыгаа дагуулагч нар болсон байсан гэж. Оо зүц. Сонир моц. Тэний тий. Тэр энэ Роберт Хялдини өөрөө хүртэл ийм арга хэрэглэсэн байгаа. Мгм. Хүүхдтэй. Хүүхд нь усан цэлхээс айд юм байна л та. Мгм. Тэгсэн чинь ингээл усанд сайн сэлдэг арай дүүмэд насаар дүүмэд жаал хүүтэй Мгм. нэг л өдөр ерөөсө хугасган өдрөл тоглосон гэж байна. Бассейнда. За. Тэгээ цуг бассейнда байлгасан чинь хүн усан сэлдэж сурцсан байсан. Мгм. Яаж сэлдэж сурсан бэ? Нэг л өдөр шүү дээ тийм үү? Яаж Тий. сэлдэж сурсныг асуусан чинь хүн надаас жоохон хүүхд сэлдэж байгаа юм чи би чадлагүй дээ гэж дөг хариулсан гэж байна. Яа. Аха. Тэгэхээр бас Тэгэхээр чи хүн ингээд би энэс үлгэр дуурал авдаг. Нийгмийн амт юм чи би нэг дуурамхаа ахгүй юу? Тэгээ манайхан ч нөгөө дуурах тал дээр гарамгаа штэ. тий. Сэтгэл зүйч нар одоо бидний энэ хачин зан авираас ихэд шимтэн судалсан өөр нэг сул тал байж байгаа. Юу гэхээр гаж номлолтой шашны сектэд олноор татагдж ороод Мгм. тэгээ нэг орох мөрөөр орохгүй бас бусдыг сектэд татах гэж идэвхийлэн ухуулдаг. Мгм. Одоо манад
Монголд элдв янзын сектүүд орсон байж байгаа шашны байгууллагууд. Тий. Энэ бол бас ноцтой асуудал болсон тийм үү? Мгм. Сүүлд бас нэг тийм мэдээ явж лээсэн фэйсбүүкээр юу нөгөө Германд амьдардаг оюун дорж тамдан гэдэг эмэгтэйд штэ тий. За. Оюунлаг намтай эрдэнэтэй бүсгүй. За. Тэр эмэгтэйгийн хэлж байгаагаар болохоор Монголд одоо бас сатанизмыг их айхтар тараагаад байгаа л гэсэн. Харин тийм. Залуучуудыг илсүүлэл тий. Мгм. За энэ тухайн нэг юм бас судалгаа байгаа. 64 онд Миннесота их сургуулийн судлаач Леон Фестинга, Хенри Рикн, Стэнли Шахта гэдэг юм гурван Мгм. тэр үед Шикаго бүлэг гэсэн юм нэртэй тийм шашны сект байсан байна. Тэр шашны сектэд одоо худлаа хурамчаар гишүүнээр элсэж орж тагналцсан. За. За тэр судалгаа нь бол юу одоо нийтийн тооллын 2 дугаар зууны монтанистууд, 16 дугаар зууны Голландын анабаптистууд, Мгм. 17 дугаар зууны Измирийн сабатаистууд, 19 дугаар зууны Америкийн Миллерайтс гэл ингээл ерөөсөө ямар сект хамаагүй тийм ээ. Мгм. Баахан сектүүдийг ингээд судлаад тэгэл ямар нийтлэг чанараар ийм ам бүхтэй байгааг нь Мгм. олж тогтоосон гэдэг. За. Тэгэхээр маш сонирхолтой судалгаа болсон. Загалмаатны шашны сектүүдэд одоо тэр нэг месианик гэдэг одоо нэг бошхыг айлддаг. Апокалипс гэж ярьдаг одоо ертөнцийн мөхөл хизээ болохыг Тий. айлддаг, зөгөндөг ийм үзэгдэл их түгээмэл өгдөг тийм үү? Мгм. Тэгсэн нөгөө Шикаго сект ингээл анх 30 гишүүнтэй байсан. Мгм. Доктор Томас Армстронг, за Мисс Мариан Кич гэдэг ийм хоёр удирдагчтай гэдэг. За. За тэр Мариан Кич гэдэг хүн нь бол Guardians гэдэг одоо хар гаргийн сүнснүүд өөрөөр нь дамжуулж мэдээ хүргэж байгааг шууд бичдэг гараараа. Зөв. Тий. Тэгээ энийг channel-ийн манлын гэж нэрлэдэг дээ шүү дээ. Одоо сүүлийн үед бас Тий. мод болсон. Тий. Тэгээ бичснээ гişүүдтэй уншуулдаг. Мгм. Тэгээ хялдины Мгм. тэгж бичгийг нь хоржоонтой нь аргагүй automatic writing гэж нэрлсэн. Автоматар бичих гэж нэрлсэн. Тэ? Бодлого үзэж өгсөн мессеж болгоныг бичих нэ ш тий. Шууд автоматар бичиж байгаа. Зүгээр автомат ахгүй бичигч автомат тий. Өөрөө бичиж байгаа биш. Guardians гэд хамгаалагч сүнснүүд тэр Мариан Кичер ингээл дамжуулаад хуучин он шинэ оноор хаагдах босгон дээр хуучин 90 үе одоо хуучин он шинэ оноор хаагдах яг одоо тэр жилийн юун дээр гэсэн үгтэй бөксөн дээр гэсэн үг тийм. Тэр босгон дээр дэлхий сүрнэ. Тэгээ хамгаалагч сүнснүүд хар гаргаас сансрын хөлгөөр ирж тэднийг аварна гэж айлцсан гинэ. За. Тэгсэн яас нөгөө гişүүд нь болохоор зүгээр сүрэл гарцсан гэж итгэцэн. Тэгээд ажлын аях нь хаяа, сургуулийн аях нь хаяа, эцэг их ах トゥ садан төрөл дотн найз нөхдөсөө холбоогоо таслаал ингээл. Ийм ноцтой алхмуудаар бэлдэж гисэн байгаа. Тэгсэн нөгөө харамсалтай нөгөө яг тэр шөнө нөгөө хөсөө хүлээсэн сүрэл нь ирдэггүй. Тэгээ нөгөө тэднийг аврахаар ирсэн сансрын хөлөгч сураг ажиг байдаггүй. Тэгээ нөгөө дотор нь шургаад орсон тагнуул хийж байгаа судлаач нар байгаа шүү дээ, тийм. Тэр судлаач нарын гайхлыг хамгийн их төрүүлсэн явдал юу гэхээр ингээл хэдхэн хүн сектийг орхиж явсан ба. За. Одоо урам уурчлаа шүү дээ, тийм үү? Энэ худлаа. Гэтэ хэдхэн хүн заа. Ихэнх нь үлдэхээр барахгүй. Нөгөө секттэй уламж үнэнч болоод. Тэгээд нөгөө урд нь өрөөл бусдыг ятгаж секттэй оруулж байгаагүй байсан хүмүүс чи гэнт идэвхийлээ ухуулж ятгаж эхэлсэн гэдэг. Тэгээ хүмүүст бол ингээд тэнэг гэж шоолуулах эдийн засгийн хохирол энэ төр бол ерөөсөө ихцэлж харахын аргагүй хүнд байсан байгаа. Тийм шүү дээ. Тэгэнгუთ ерөөсөө тэр одоо тэндээс зүхтах одоо нэгэнт одоо нүүр тулж харж чадахгүй болсон ш тийм үү? Зүхтах арга хэмжээ авч штэ. Тэр арга хэмжээ нь юу гэхээр ерөөсөө зүхтаа байж тэр чигээрээ зүтгэх. Тий. Нөгөө ийм цорын ганц зам. Нөгөө эцэн хүн ална гол яваад. Яг нөгөө эцэн хүн ална гэдэг шиг ингээд цаарчж байгаа байхгүй ерөөсөө энэ чигээр зүтгэж байгаа. Тэр 2012 онд ч бас нэг дэлхий сүрэн гэл манайхан жалаач хөтөн заав гэж хэлдэг юм уу бичтэй. Тэгээд тэр доктор Армстронг гэдэг тэр нөгөө сектэд гишүүнээр шургалсан судлаачд
Мгм. Аврах хөлөг ирэхгүй 4 цаг болсны дараа хэлсэн байгаа. Аха. Ингээд одоо тэр доктор Армстронг гэдэг тэр секти одоо удирдагчгүй дээ. Аха. Тэгсэн чинь ингэж хэлж ийн гэж шүү дээ англиар. I've had to go a long way. I've given up just about everything. I've Мгм. cut every tie. I've burned every bridge. Мгм. I've turned my back on the world. I Э. can't afford to doubt. I have to believe. And there isn't any other truth. Амро. Үу яана. Ингээ би хоол замыг туулсан, би бүхнээ хайсан, бүх харилцаагаа тасалсан, бүх гүүрээ шатаасан, би хорвоогоос нүүр буруулсан, би эргэлзэж гуйвж болохгүй, би итгэх ёстой. Үүнээс өөр үнэн гэж надад байхгүй гэж. Мгм. Энэ ч аюултай үстэй. Аюултай. Тэгээ за өөрөө явуулаа ингэж тийм байх тийм үү. Тэгээ тэр давуулаад байгаа хүмүүс нь яах вэ? Бас тэгэл зарим бас нэг Тэ? тэгсэн даган штэ. Тийм шүү дээ. Тэгээ тэр хүмүүсийн өмнө хүлээх хариуцлага яах вэ? Тэ? Амар тийм үү. Тэгэл ерөнхийдөө надад бол тэр нэг онгодын хэлснийг дамжуулдаг тэр хүмүүс яваад шүү дээ бас. Одоо бүр бүхд бүтэн ингээ гэрлийн өргөө мөргөө гэл ингээл одоо тий. Тэгэл одоо нэг алтан дээд үнний аялах юм аялах. За алтан дээд үнний аялгууд бол бас авах юм байж болно. Би бол тэрийг үүсэхгүй. Зүгээр харин ч тэр одоо Монгол өв соёлоо хамгаалах гэсэн зөв зүйтэй сайхан юмнууд тэр байж байгаа мэдээж тэр бол ойлгомжтой. Зүгээр тэрийг одоо сурхагтааны бэлгээс дамжуулж ирж байгаа гэж солиордог л дэмий байхгүй. Ер нь. Тийм ээ? Зүгээр ингээд би зөв судлаач хүний хувьд ингэж үзэж байна. Ингээд түүх мөх судлаад ингэж үзэж байгаа л гэж бичиж болно ш тийм. Тэгээ заавал яагаад тэгж бошиг айлдч нөгөө энэ Абрахамтны шашинтнуудын нөгөө нэг библийг дуурайж юм бичиж байгаа. Тэ? Тэгээ одоо энэ мэтийн худалдаж гэж чигтэй хүмүүсээ ингээд дахиж үтээ толгой дээр залчихдаг. Одоо үг хүртэл зүгээр ялгадаг. Өөрснөө хэр шинжээч хүмүүс биш шүү дээ. Тэгэл үг дээдс гээл үгүй чаа. Өв үг тэгэл дээд эс бодгож бичээл. Харин тэгсэн бол Уулын тэр ч одоо дээд эс биш шүү дээ. Эс гэдэг нь нөгөө юг олон тооны юу нөхцөл. Тэгэл дээдс гээл тэгчих жоо тийм үү? Өв дээдс гэж одоо юугаа өмнөх хүмүүсээ хэлж штэ тийм үү? Буурлуудаа хэлж जैन тий. Тэгсэн чинь нөгөө өв гэдэг бас үг болгоол ингээл. Ямар ч юм шил тухааны үнэлгээний юм хачаач юм хийгээл тэгээл хүмүүсээ толгой эргүүлээд одоо бүр доктор профессор уулын нэртэй судлаач хүмүүс нь хүртэл одоо энийг дэмжиж идэх нь сонь санагдаад байгаа юм. Үг гээл одоо дээд эс гээл бичээл ингээл өөрийнхөө хэлээр тоглоод байгаа юм одоо тий. Тэгэл одоо ингээд үгүй яг уран сэтгэлгээгээр роман бичиж болно тийм үү? Одоо шүү дээ зөвхөн л роман бичиж болно тийм ээ. Үгүй бол тэр зүгээр түүхийн ном ч юм уу үгүй өв соёлынхын тухай би ингэж үзэж байна гэдэг объектив маягаар бич тийм ээ. Тэгэхгүй би ч бас би яс гал гэд яцсан шүү. Үгүй тэгэхгүйгээр ингээд би заавал би гал ясаа. Тэгээ би яс гал ясалгал гэдгийг содод. Тэгээд ингээд үгийг эвдээд одоо ингээд байгаа байхгүй юу? Өөрснөө хэл шинжээч хүмүүс биш шүү дээ. Тэгээд ингээд дураараа ямар ч үнэлгүй юм аргаж ирээд ингээл тэргүүрээ тогтоод их санаа. Тэгээ ер нь эн чи юу гэсэн үг гэхээр ерөөсө зүгээр даяарчлалын шуурганд тэр тэдрэнгүү зүг чигээ алдаж мөнгөж байгаа монголчуудын сүсэр бишрлээр нь тоглож тэрийг ашиглаж зоо сүүлж байгаа туйлын явцалтай явдлах. Одоо нэмж нэрвж ийн гэсэн үг шүү дээ. Энэ хүмүүс туслахын оронд тийм ээ толгойнх нь эргээ гаргахын оронд ингээд нэмж эргүүлдэг гэсэн үг. Тэгээд энэ дэр яг нөгөө Марк Твений хэлсүүг орж ирдэг тий бид түрүү ярьж соёлоо. Уцах зам байхгүй одоо тэгэл нөгөө үгүй Марк Твен хэлсэн байгаа шүү дээ. Алдартай үг гэл байгаа. Ингээд хүнд мэхлүүлсэн гэдгийг хэлснээс илүү ойлгуулснаас зөвөр нэмээд мэхэлсэн дээр үд юм аа гэд. Амар үд юм аа. Бид нар түрүү хоёлоо ярьжсэн да. Яагаад мэхлүүлсэн гэдгийг хүлэн зөвшөөрөх дурггүй гэхээр тэнэг болж таарах гэдэг байхгүй юу? Эцэн хүмүүс аална. Тий, тэгээд нэрлэхэд тэгэхээр ерөөсөө хүмүүст ингээд та нар ингээд хүнд мэхлүүлсэн байна гэж ойлгуулж тайлбарлах гэсний оронд зүгээр нэмээд мэхэлсэн хамаагүй амар байд юм аа гэж хэлсэн байгаа шүү дээ. Маркетинг аимшигтэй. Хүмүүс ер нь яагаад ийм юмд итгэдэг юм бэ? За. Хялдины энэ тухайд ингээд оновчтой сайхан тайлбарлаагүй. Миний бодлоор болоод ерөөсөө тэр гол энэгшил гэдэг тэр хамгийн чухал биологийн хэрэгцээ багтна. Хэрэгцээг нь багтна сайн хангаж өгөөг. Яг нэг ардын үг гэдэг нь шүү дээ нөгөө хургандаа цадаагүй төлгөндөө майлнаа гэдэг.
Тийм тийм. Энэ сун тэжилтэй амьтанд бүгдээр нь байдаг хамгийн чухал биологи хэрэгцээ гэдэг байгаа. Мгм. Тэгээ нөгөө ийм хүмүүсийн одоо үед амьдсан игнээ ингээд дэлхийд дахина гарч ирсэн. Энэ олон нийтийн боловсрол гэдэгтэй холбоотой. Мгм. Яг одоо коммунизмын үед чинь хүүхдүүдийг ерөөсө дөрөнгөут нь Няран тасаг руу авч ээжээс садгаж авч явал. 45 хоног ажиллаа орсон гэсэн шүү дээ. Тий 45 оноо л ажилдаа орчдөг гэсэн. Тэгээд хүүхдүүдээ нөгөө 24 цагийн ялт цэцэрлэгдэг. Мгм. Аимшигтай. Тэгээд нөгөө юу дөнгөж гараад юу ихий хөвлөгөөс дөнгөж унангууд нь тэр ангир урган шимүүлдэггүй. Няран тасагт авчиад байсан биш үү? яа тэрнээс олж бас хүүхд мөхтө сольж ирсэн тийм. Тэгэл гол энэгшилгүй өсхийн ерөөсөө хамгийн гол хар гай нь юу вэ гэхээр тэр сэтгэлийн гүндээ ингээд нүхт явчих юм байна. Тэ нэг юм хайгаал нэг ихтгэлцэл итгэх юм хайгаад сэтгэлийн гүндээ ерөөсөө нүхтэй байхгүй. Хоосон хонгоо. Аха. Тэгээд тэр хоосон хонгоогоо ерөөсөө тэр хизэж дүүрэхгүй нүх байхгүй угаасаа. Окей. Нөхөгдөхгүй дүүрэхгүй нүх. Тэр нүхээ ингээ байг гадны юмар дүүрэх гэж насан туршдаа бидэрж амьдэрдэг гэдэг. Яа. Аха. Тэр эн чи юу гэсэн үг гэхээр ингээ өөрийн эго гэж юм ерөөс хөгжөөгүй. Тэгэл ингээ одны жишгээр ингээ баримжаа аваад хүмүүсийг сарвчилж дураагаад тэгэл хизээд ерөөсөө өөрөө бидаж бодож биш те. өөрийн толгойг явна гэж байгаа байхгүй. Хизээд өөрөө бидаж бодож сэтгэхгүй. Яа. Нухаваад та тийм үү. Тэгэхээр бидрээс яг хаа одоо бидний насныхныг одоо явуучвал баг энэ улс ирэх гээд байна гэж яриад байдаг гэл манай үеийнхэн надаас арай ахмад үеийнхэн ч эмзэглээд байгаа. Би энэ долоор нэг эмзэглэхгүй байгаа зүгээр. Бид нар ерөөсөө ямар ч үеийн хамаа авахгүй. Хүн тухайн цаг үеийнхаа цаг үеийнхаа золиос сууд юм байна. Ямар нэг хэлбэрээр. Энийг бид нар ингээд энэ нийгмийн сэтгэл зүй талаас нь ойлгох юм бол энэ үе хоорондын ан цавыг арилгаж болохоор санагдаад байгаа байхгүй юу? Тэгээ Монгол хүмүүс тэр 50 60 70 онд ч ерөнхийдөө хөдөө исэн хүмүүс ч юм болохоор хүүхдүүд нь ойрхон байсан шүү дээ. За нэг сургуульд ороод 7 8 тадаад сумын төвийн сургууль явдаг гэсэн тэгэхээр хамт өссөн гэсэн үг юм шиг. Хотын дээр үйлдвэр комбинатад ажилладаг байсан хүмүүс чинь л хүүхдүүдэд тэгж ясалт цэцэглэгт өгдөг байсан юм шүү. Зөв тийм. Ер нь орон нутагт одоо малчин гаралтай орон нутагтод аймгийн төвд ч юм уу өссөн хүмүүс ч бас харцангуй гайгүй дээ шүү дээ. Одоо нэг хөдөөний хэмжээнд хүн чанартай байгаа дээ нэтэргээд нэг ялгаан тэр юм шүү. Арай нэг өөр байд юм аа зүгээр яг хаа тэгтээ бас хамаагүй ерөнхийдүүлж болохгүй тийм үү? Хотын хүмүүс дотор сайхан хүмүүс байхыг би үүсэхгүй тийм ээ. Тэгтээ төсөж байгаа хүмүүс байгаа. Тий. Зүгээр ер нь энэ цаг үеийн золиос болсон гэдгийг ойлгочвол бас хэрэгтэй байгаа байхгүй. Зүгээр энэ хүмүүст ингээд дахин буруу өгөөд ахын оронд тийм үү? За энэ нийгэмд ийм юм болсон юм байна. Энд буруу биш нийгмийн л нэг юм юу юм байна л гэж ойлгох юм байна л тий. Тий, цаг үеийнхаа золиос олчжээ, улс төрийн бодлогын золиос олчжээ гэж ойлгоод бас ойлголцоход хоорондоо ойлголцоход хүнтэй гэж би бодоод байгаа юм л. За, энэ бас нэг аюултай юм юу гэхээр ерөөсөө аюултай үр дагавар нь тийм үү? Ингээд амьдралын сорилт бэрхшээлийг өөрийнхөө хүчээр туулж байж тэр бодгол болж төлөвшөх зам ёсыг ухаардахгүй гэж. За. Ойлгож байна уу? Үгүй энэ ч аргагүй шүү дээ. Хүнийхээ хөгжлийн хувьд хүүхдийнхээ сэтгэл зүйн төвшөнд гацсан байж байгаа юм шиг. Одоо 8 настай хүүхчиг тий. Бие нь бол өссөн байдаг одоо 50-тай, 60-тай, 70-тай болцсон байна тийм үү? Тэгсэн мөртлөө ингээд оюун ухаанд хөгждөг. Сэтгэл зүйн хувьд ерөөсөө нас бий гүйцэтгэхгүй юм хүмүүс шүү дээ. Тэгээд энэ бодгол өөрөө зовж ийж ер нь хүн болж төлөвшдөг. Хүн ер нь өөрөө зовж ийж бодгол болж төлөвшдөг тийм жам юм байд юм байна гэдгийг ойлгохгүй шүү дээ. Ухаахгүй. Тэгээд одоо бурхан чөтгөрийг байнга гаднаас хайдаг. Одоо аль муу юм дандаа гаднаас ирж гэн гэж ойлгоно тийм үү? Өөрийнхөө алдаа одоо юу гэдгийг тэр учраа олохгүй байгаа тэрийгээ бүх буруугаа дандаа гадаад нөхцөл байдал хүмүүст бусдад чихнээл гэсэн үг. Тийм байна. Бурхныг бас хүн өөрийнх нь дотор байж гэн гэж ойлгохгүй. Бас гаднаас хаагаад яваад байна тийм үү? Тэг ингэж өөрийнхөө амьдралд баримжаа олох гэж зүтгэдэг гэдэг байгаа. Сэтгэл зүйн хүүхдийн хөгжлийн төвшөнд гацсан. Харамсалтай тийм. Тэгэхээр хүүхэд бол ерөөсөө эцэг ихээ бурханчилж бодож тэр хамаг асуудлыг шийдэж өгөх ичдтэй юм шиг боддог. Тийм байгалийн одоо хөтөлбөртэй програмтай төрдөг гэдэг хүүхэд. За. Тэгэхээр бас сэтгэл намаа
гэсэн үг шүү дээ. За ямар ч лээс аав ээж бол Өөрийгөө бас бурхны хүүхэд гэж боддог. тий. Аха. Тэрийгээ одоо тэр бишрэлээ ээж аваад тусгадаг байхгүй юу? Мгм. Эцэг ихтэй, өрсөн эцэг ихтэй. Мгм. Энэ бол тэр хөгжлийн байх ёстой, заавал байж ах ёстой үе шат гэдэг. Тэгэхээр хүүхэд бол ерөөсөө асар их амиа хичээсэн юм болгоныг өөрийнхөө хэрэгцээний үүднээс хардаг тийм л байх ёстой юм байна л та. Тийм ээ. Нэг хэсэгтээ. Тий. Тархин тийм онцлог болохоор тэрийг тийж хүчээр одоо моралж уулж тий эрүүний шүл уулгаж тэгэж хүчээр одоо хажуудах ах эгч нартай ч юм уу дүү нартай ч юм уу өгдөг болох шаардлагагүй гэж байгаа байхгүй. Тийм. За. Тий. Тэгэхээр харамсалтай нь бол эцэг эхүүд ингээл хүүхдээ хүмүүжүүлж байгаа нэрээр ингээл ганцаар дуулаад тэр биологийн хэрэгцээг нь хангаж өгөхгүй тийм ээ. Тэгээ бүр хангаж өгөхгүйгээр орохгүй дээрэс нь нэрвээ ичдэг. Хүчээр юм хийлгээд. Ингэчээр чаа тэр үнэт зүйлсийн ойлголт гэдэг бол ерөөсө дотор нь биш. Зүгээр нөгөө гадны дарамт шахалтаар хүлээж авсан учраас зүгээр дүр эсгэж хийдэг болчдөг. Нэг баг зүүцэн. Тэрнээсээ өөрөө зорж юм уу өөрөө шийдэж хийхгүй нэ шүү дээ. Өөрийнхөө дотоод төмүүлэлээр биш. Харин тийм ээ. Зүгээр харагдах гэж хүмүүс намайг юу гэж бодох бол хүмүүс намайг юу гэж хэлэх бол гэсэн үднээс ийн гэсэн үг байхгүй. Энд жүжиглэх гэсэн үг шүү дээ тийм. Жигнэс хийж байгаа. Тэр олон шүүмжч ерөөс огт хэрэггүй юм шүү дээ. Тий. Тэгээ хүүхд ингээ сургуульд орсон цагаасаа эцэг их бол яг шидтэн биш ээ. Эцэг их бол бурхан биш юм аа гэдгийг унаж тусах бүрийд мэдэрч эхэлдэг. Өөрөө босч ирэх ёстой ингээ унлаа шүү дээ тийм. Өөрөө ойц хүүхд уйлдгүй гэдэг шиг ингээ өөрөө босч ирэх ёстойгоо алхам тутамд одоо айжмаар мэдэх ёстой гэдэг байгаа байхгүй таних. За. Амьдрал бол билүүн хоод биш. Аливаа юм одоо бүтэхгүй арга мухардаж цухалдахын хясланг тийм ээ. Цэвэр өөрийн бие сэтгэлээр алхамар одоо тисэж давж вэж. Энэ үе шатанда гацхгүй хөгжиж хүн болж төлөвшдөг гэдэг. Энийг одоо Английн их алдартай хүүхдийн сэтгэл зүйч байсан Дональд Винникот гэж хүн байсан. Одоогоор сэтгэл зүйч ширээний ном хэвээр байж байгаа. Энэ хүү юу гэж хэлдэг вэ гэхээр optimal frustration, chronic frustration гэж хоёр янзаар ядгадаг байхгүй. За. Optimal frustration гэж юу гэж байгаа гэхээр хүүхд ингээ яг таарсан хэмжээгээр арга мухардаж гонсоож өсөх ёстой. За. Яг таарсан хэмжээгээр. Нөгөөх нь болохоор нөгөө хүүхдийн тэр нөгөө насны онцлог таарахгүй хэмжээдээс хэтэрсэн. Тийм их айхтар ачаа. Тийм их айхтар гонсоолт арга мухардах цөхрөх тийм байдал төрөх юм бол тэгэл будаа гэж байгаа хөөх төрөх төлөрсөн. Тэгээ chronic frustration-тэй болцсон хүүхэд бол шүү дээ том болоод олигтой хүн болохгүй байхгүй ерөөс. Яагаад гэвэл тэр эго гэдэг юм бол тэр том биегээс салж хөгжих тэр явц бүрэн болж өнгөрөөг. Сэтгэл зүйн үндэ тэгээд идэм байл ч одоо ээж мэж байгаа уйлж байгааг харсан эрэгтэй хүүхдүүд том болоо заавал нэг зовлонтой эмэгтэйтэй учирдаг. Яагаад гэвэл жоохон хумсарт нь ээждээ тусалж чадахгүй, би чадахгүй байх, би жижиг юм байна гэдэг юугаар суучдаг. Том болоод одоо би чадна, одоо би гэдэг нөгөө өсөлтөөрэй биш шүү дээ. Тэгэхээр даалт ухамсараараа заавал нэг асуудалтай заавал нэг юм проблемтэй эмэгтэйтэй сууж одоо би ээжтэй хийж чадаагүй тэрийг би одоо туслана гэж бодож суудаг гэж. Би одоо ишчихсэн байна. Тэр бас ортой тий. Нөлөөтэй юм байна тий. Тэгэхээр ерөөсөө хүүхэд цааш яаж төлөвшөх вэ гэдэг тийм үү? Одоо эцэг их нөхцөл болцод нэхгүйгээр хайр халамж асаргаа хэр их өгсөн бэ гэдэгтэй холбоотой. Няраа нялзраа байх үед ч үү тийм үү? Нялзраа байж ах үед нь ерөөсөө хүүхдэд бол ер нь бүхнийг хүснээр нь болгох халуун хайртай байх хэрэгтэй. Нөхцөл болцолгүйгээр хайрлж, халамжилж, асарч, сувилж явах хэрэгтэй гэдэг байгаа байхгүй эцэг эхүүд. Тэгэхээр чинь нэг хугацаанд нэг дөнгөж төрснөөс ахуулаад нэг 2 наслын эцтэй яг бие хүн болж сөрөглөө төгсөл насаа. Тэгээд одоо няраагаас 3 нас болтол хамгийн чухал үе гэж ярьдаг. Ерөнхийдөө няраагаас 5 нас хүртэл тэгээд цаашгаа бас үргэлжлэнэ энэ чинь тэр одоо салах эго том бигээсээ салж өгч өөрийгөө тусдаа хүн гэдгийг мэдэж таних тэр хөгжлөө шүү дээ. Тийм тийм. Тэр чинь бүр шилжилтийн насны эцс хүртэл үргэлжлэнэ шүү дээ. Тэгэхээр ингээл анханасаа нөгөө барилгын суурийг яаж тавих уу тийм бэ? Тэрнээс бүх юм шалтгаална. Одоо толгойн чулуунууд нь морь
цуур. цөөдсөн ч гэдэг юм уу тийм бэ хам хум тавьсан байлаа гэж бодоход дээр нь шилтгэн шиг байшин бариад нэмэргүүлэхгүй Харин тийм байна. тий. Тэр олонний жишг гэдэг байгаа нөгөө англиар social proof гэдэг байгаа тийм. За энэ олонний жишгийг дагах нэг зарчим одоо маш их түгээмэл зарчим байдаг гэдэг байгаа. Аха. Хичнээн олон хүн ямар нэг санааг үнэн зөв гэж үзнэ. Төдий хичнээн олон хүн тэр санааг зөв зүйтэй гэж шүлээс зөвшөөрдөг. Энэ аюултай шүү дээ. Тий. Тэгээ үүнтэй холбоотой нэг инээдтэй туршилтаар жишээ татсан байгаа. За. Behavioris туршилтын одоо нэг туршил бид нар чинь ингээд дандаа тагнах туршуулаар явдаг шүү дээ. Аха. Ойр ганцаар годамжинд ингээд дээш өлийгөө хараал зогсоод. За. Тэгэл ганцаараа ингээд дээшээ өлийгөө хараал зогсоод цаг болоогүй байхад бол тий? Ямар ч хажууд нэр зогсож өлийж хараагүй гэж байгаа байхгүй. За. За тэгээ 3 4 туршуул ингээд дээш өлийгөө хараал зогссон юм байна. Цухтаа. За. Тэгсэн чинь юусаа хагасаг болоогүй байхад л бөө хүмүүс өлийж харахыг дуурал зогссон гэдэг шүү дээ. Аха. Сайн байгаа шүү дээ. Тийм бай, сайн юм тий. Тэгээ сая Монголд тэр нөгөө криптокойн гэл тийм ээ. Тэр нэг эмхтэй уйлаад байсан тийм. Ингээ хамаг хадгаламжаа арчилсан гэл. Тий. Тэгээ нөгөө юуны зурагтын нэг юуны сэтгүүлд сурвалжлагч нарын нээлттэй урал гэдсэн шүү дээ. Тий. Тэр камерын өмнө уйлаалсан тийм. Тэгээ яг нэг ийм болоод өнгөрсөн байгаа байхгүй Монголд. Монголд бол ийм юм өчнөө болж байгаа шүү дээ. Ингээл нэг хідэн хүн цугтаа ингээл дээшээ юу ч худлаа зориуд тэгж байгаа тийм. Тэгээд үлийгээ л хараад зогсонгууд хагас цагийн дотор тэнд бөө хүмүүс үлийг хараад зогссон. Шашны сект мэгтдих одоодоо орж байгаа. Энэ криптокойнд орж байгаа. Тэр нэг юу сүлжээний 8 гэл нэг юм байдаг та. Тий. Понзи систем гэл тий. Тий. Ядаргаатай байсан шүү дээ. Тийм биз дээ. Хүн болгон шахал орифлам гэл ингээл хавцаа ойрцсон болгоноо тэрэндээ эсвэлэх гээд идэх хүмүүс. Бар сүлжээнд орох хүн байдгүй юм биш үү нөө. Гэхдээ үн төвхтэй байсан шүү дээ. Над руу ерөөсө тийм хүмүүс ингээд юм бичингууд уур хүрдэг би. Ямар ядаргаатай төвхтэй юм бэ гэл. Тэ? Тэр ингээд тэнгэр тоосон юм үлийж гөлрөх туршилттай төстэй молго бол манай зөндөө байгаа. Энэ молгыг өмхөөд одоо модоо барьчихсан хүмүүсийн аж амьдрал ар гэр нэрээ хөрхий тийм ээ. Яг үнэ. Юу эрүүл мэндээрээ хогорчж байгаа юм, эдийн засгаар хогорчж байгаа юм. Цаг зав багаж тэр дотор чинь зарцуулж байгаа цаг заваараа хурж байгаа. Битэрийн цаг юу болж байна? За ер нь эхний 30 минут явцсан биш ойлаа. Дараагийн яг үргэлжлэх. Ойлаа дараагийнхаа бичлэг дээр үргэлжлүүлээд ярий та тийм ээ. Одоо болж байгаа яг тийм сэдв байна да тий. Ер нь бол анзаарч чадахгүй бол бодож чадахгүй бол багаж дээж болохгүй гэдгийг ойлгох. Өчнөө харамсалтай юм болж байна тий. Одоо намайг багад бол хүүхдэл юм чаа. Сургууль нөгөө нэг ингээл австрал готлон юу ч гэнэ нэг аль коммунизмын үед л нэг тэгдэг гэсэн шүү дээ. Юу статус кво болгоод нэг юм ягаал тэр рүүгөө хүмүүсийг хошгруулаад ингээл. Тэгээ сургууль дээр хүүхдүүд тийм өвссөн байна. Надад тийм авчгүй тэгэхээр чи манай ээж би урд нь ярьжсэн баг тий. Чи хүн өгчийн үл дагаа өгөх юм уу чи? Бити галзуур гэдээ авч өгдөг үү? Тэр чи одоо одсон чи бас зөвлөсөн байгаа байхгүй бас. Яг зөв. Тийм миний характерт нөлөөлсөн байгаа. Миний юм танддаг, амьдрал танддаг хандлагт бас нөлөөлсөн байгаа тий. Тэр үедээ бол би мэдээж уралчлалсан, дургууржсэн. Тэр бол тэр Дональд Винникотын хэлээд байгаа optimal frustration аахгүй. Тийм байна тий. За баярлалаа догч. За анхаарлаа сонссон YouTube хэрэглэгч найз нартаа баярлалаа. Дараагийн ярилцлагад баяртай. Баярлалаа.